Урсгалгаа бол маш сайн хийгдсэн байгаа. За гэвч модны хувьд бол огт ургаагүй буюу цаашдаач огт урахааргүй юм нөхцөл байдалд харагдаж байна. Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг биелүүлэх нэрийдлэр тоо бүгэлж мод тарьж байгаа энэ хүн нөхцөл байдлыг зогсоож, арчилж, хамгаалж, ургуулахад илүү анхаараас ихсүүднээс ICC-ийн энэ удаагийнхаа сурвалжлагыг бэлтгэрүүлээ. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлагаар тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж нүүбийн эндэр дээрээс амлалт өгснөөс хойш багагүй хугацаа өнгөрлөө. За энэ хугацаанд нийслэлийн маш олон байршилд модны үрсэлгийг тарьж суулгасан байдаг. Гэвч үүнээс ургаж цэцэглэж байгаа цөөхөн. За яг одоо бидний ирсэн энэхүү Айцын ам гэх газар 2021 онд хангуул дүүргийн цэцэг даргын санаачлагаар ойн одоо юм төвөл байгуулах санаачлагыг гаргаж яг энд мод анх суулгаж эхэлсэн байдаг. За гэвч бидний ирэхэд бол Айцын амны зарим хэсгийнх нь мод маш сайн ургаж, за зарим хэсгийнх нь мод нь бол огт ургаагүй байгаа юм нөхцөл харагдаж байна. За жишээлбэл та бүхэнд харуулах юм бол яг Айцын амны урд хэсэгт байрлах мод бол огт ургаагүй байгаа нь харагдаж байна. За бидний авсан мэдээлэлээр бол яг энэ Айцын амны моднуудыг одоогоос 2 хоногийн өмнө ирж одоо хангуул дүүргийн албан тушаалтан ажилтнууд бол ирж усалсан байгаа юм. За тухайлбал энэ модыг харах юм бол услахаа бол маш сайн хийгдсэн харагдаж байгаа. Устгаа бол маш сайн хийгдсэн байгаа. За гэвч модны хувьд бол огт ургаагүй буюу цаашдаач огт урахааргүй юм нөхцөл байдалд харагдаж байна. Айцын амны яг энэ урд хэсэгт байрлаж байгаа энэхүү одоо байршлыг харах юм бол одоогоос 1-2 жилийн өмнө мод суулгасан болов гэлтэй харагдаж байгаа юм. За гэвч яг энэ урд хэсгийн моднууд бол огт ургаагүй байна. За хойд хэсгийн моднууд бол маш сайн ургасан байгаа нь бол харагдаж байна. За эндээс бол яг тухайн байршлыг хариуцаж тарьж байгаа албан байгууллагуудын усалгаа, арчилгаа одоо үнэхээр их шаардлагатай байгаа нь бол харагдаж байна. За тухайлбал энэ модыг харах юм бол мөн л ургаагүй яг хатчихсан ийм нөхцөл байдалтай байна. За усыг харах юм бол мэдээж усалцсан нөхцөл байдалтай байгаад байгаа. Гэтэ мод нь бол огт ургаагүй, цэцэглээгүй. Яг урд талын моднуудтай харьцуулах юм бол энэ моднууд огт одоо ингэж ургаж цэцэглэх нөхцөл байдалгүй ийм байгаад байгаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлагаар эхлүүлсэн тэрбум мод үндэсний хөдөлгөөн эхлснээс хойш маш олон албан байгууллагуудад тоо зааж мод тарих үүрэг чиглэлийг өгсөн байдаг. Гэхдээ зөвхөн модоо ингэж суулгаад орхисон ийм нөхцөл байдалтай байгаа. Ямар ч арчилгаа хийгдэг нь бол харагдаж байна. За миний ард харагдаж байгаа хэсэгт бол бүхэлдээ мод тарьсан хэсэг, гэвч ургасан мод нь бол тун цөөхөн харагдаж байна. За ерөнхийлөгчийн санаачлагаар тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд бол маш олон албан байгууллагууд энэ мэт мод тарьсан боловч одоо арчилж, ургуулж байгаа нь цөөхөн байгаа гэдгийг бол иргэд хэлж байгаа. За мод арчилдаг мэрэгчлэтнүүд бол модыг хүүхэд шигээ одоо хүүхэдээ өсгөж байгаа мэт арчилж, хамгаалж, ингэж ургуулах хэвээр маш их арчилгаа шаарддаг ийм зүйлээ гэж хэлдэг боловч иргэд албан байгууллагууд энэ мэт одоо тарьсан модоо арчлаагүй орхисноос болж тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд хийгдэж байгаа энэ ажил үнгүйдэж ургаж цэцэглэж байгаа нь тун цөөхөн байгаа юм нөхцөл байдал харагдаж байна. Айцын амны 100 гатал байдаг мод тарина гэж анх энэхүү байршлыг бол хашаасан байдаг. За өнөөдрийн байдлаар бол ихэнх хэсэгт нь мод тарьсан байгаа боловч дийлэнх нь ургах боломжгүй болсон юм нөхцөл байдалд харагдаж байна. За бидний ирсэн хугацаанд бол одоо яг энэ айцын амыг харж хамгаалж арчилж байгаа хүн бол харагдсангүй. Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг биелүүлэх нэрийдлэр тоо бүгэлж мод тарьж байгаа энэ хүн нөхцөл байдлыг зогсоож, арчилж, хамгаалж, ургуулахад илүү анхаараас ихсүүднээс ICC-ийн энэ удаагийнхаа сурвалжлагыг бэлтгэрүүлээ.